За та бүхэн шинэ оноо сайхан гаргацгаав, сайхан баярлцгаав. Шинэ оны минь төргий. Тэгээд оны өмнө та бүхэн маань мэдж байгаа. Маш олон хуулиуд болон хуультай дүүхүйц тэм шийдвэрүүдийг засгийн газар гаргасан байгаа. Олон янзын мега төсөл энэ төр гэдэг. Тэг хүмүүс нэлээд олон хүмүүс над руу хандаад ураантай холбоотой асуудлаар та нэг санаа бодлоо хэлээч. Тэг энэ зөв юм уу буруу юм уу гэдэг ингээд яг энэ зөвхөн ураантай холбоотой биш. Ер нь зөвхөн энэ мөнгөний эзэдийн Англи, Саксончууд за тэдний одоо гар бол барьцаанд нь орчихсон байж байгаа их гүрэн гэдэг байгаа Герман, Франц гэдэг ингээ бүгдээ ерөнхийдөө бол энэ Европч өөр тэр чигээр мөнгөний эзэдийн мэдэлт хөрөнгө тэдний мэдлийн хөрөнгө оруулалтын банкнууд, commercial банкуд за тэгээд хөрөнгө оруулалтын сан үндсэн дамсан корпорациуд бүгдийнх нь барьцаанд орсон ийм л бүтцтэй дэлхий байгаа шүү дээ. Энэ шинэ колони шигээд байгаа deep state гэдэг буюу далдын засгийг нэрлээд байгаа чинь нүүрэн дээр нэг Францын Макрон энэ шиг хүнийг гаргаад тавьчихдаг. Тэгэл хүссэн юм хийлгээл явж яадаг. Одоо манайхаар бол энэ Рио Тинто Монголыг ерөнхийдөө бараг захиад байгаатай төстэй байхгүй юу? Олон улсын валютын сан манай бүх мөнгө санхүү татрыг шийддэг. Тэрнийх нь яахыг зохицуулт үүрэг даалгаврын Рио Тинто өгдөг. Рио Тинтогийн эзэн болохоор нөгөө Риод оюутлахын гэрэнтийг зурдаг Goldman Sachs. За одоо тэгээ ороод сүүлийн үед одоо ирчтэй Монголд орж ирээд байгаа BlackRock гэдэг хөрөнгө оруулалтын компанид нэрлээд байгаа мөнгөний эзний бүтцүүд багхгүй да. Тэгэхээр ураантай холбоотой асуудал дээр ингээд харахаар учрлын тайлбарлаж байгаа шүү. Засгийн газар хэрэглэхийн газрын дарга Монгол улсын сайд нэм ослын учрал гэж залуугийн тайлбарлаж байгаагаар нь би зүгээр жишээ болгоод хэлье. Үндсэндээ энэ урааны гэрээгээ зурх бэлтгэл ажлыг хангагдсан гэж үзээд тэгээ урааны гэрээг яагаад зурх ёстой нэг тийм гурван үндслийг хэлж байгаа харагдан лээ. За нэгдүгээрт нь болохоор урааны гэрээн дээр бид нар яг би өөрсдөө ярьсан дараалал ярьж шүү. Оюу толгойн алдааг давтаагүй. Оюу толгой дээр оюутлахын гэрээн дээр зурагдсан байсан алдаанд бүгдийг зассан гэж ярьж байгаа. Энийг бол зөвхөн тэр учирлан биш тэр хүн намынхан гэсэн бөөнөрөө засч мэдээлэл хийхдээ энэ урааны гэрээн дээр бол бид нар оюу толгой алдааг давтаагүй гэж хэлээ. Ерөнхийдөө бол өнөөдөр байж байгаа улс төрчдөө бүгдээ ярьдаг шүү дээ. Оюутлахын гэрээ бол маш хохиролтой, хортой, уршигтай буруу гэрээ болсон гэж. За нэгдүгээр үндэс нь энэ. За хоёрдугаар үндэс нь болохоор 500 сая долларын санхүүжилт хийгдэх гэдэг ашиг байгаа. Францын компани 500 сая долларын санхүүжилт хийгээд тэг мэдхгүй одоо би яг үндэ худлаа гэдгийг мэдж байгаа учраас гүндгийг сонирхсонгүй ихэд олон жил яваал их л баг нэг хэдвэл тэрүүн доллар модор шүлдэж нэг ашиг өгөх юм шиг тийм ярьж байгаа. Тэр угаасаа худлаа ягаад гэх наа чи өөрөө хэдхэн орны хооронд байдаг стратегийн бүтээгдэхүүн учраас тийм нүүр шиг зах зээл мэл дээр чөлөөтэй арилжаалагдаг commodity биш байхгүй юу? За хоёрдугаар үндэслэл нь энэ 500 сая доллараар бурхан минь зүгээр биднийг ядалгаж хөрөнгө оруулалт хийгээд тэгээ биднийг нэг 20-30 жилд нэг тэрүүн долларын жил ашигтай байх юм шиг тийм марзын юм ярина л хоёрдугаар үндэслэл нь бол. Гуравдугаар нь болохоор нөгөө элбэг дөржин гаргаж ирсэн 3 дахь чөрш гэдэг утгаараа буюу оюутлахын гэрээ буюу Рио Тинто орж ирсэнээс хойш 2 дахь том 3 дахь хөршийн эрх ашиг геополитик эрх ашиг оруулсан төсөл гэж тайлбарлаж байгаа шиг үлээ. Би 3 үндслэгийн гуруулангаар нь худлаа гэдгийг тайлбарлая. За нэгдүгээрт нь оюу толгойн гэрээг буруу гэдгээ бүгд зөвшөөрөж яриад байна наад тийч. Бүгдээрээ. Өөрөөр хэлбэл оюутлахад гасан алдааг давтахгүй гэдэг ерөөсө баруун салгаагүй тэр бүх намынх нь гол хүмүүс нь яриад байна. Тэгэхээр тэгвэл их энгийн юм очирлаа минь дөө. Оюу толгойн гэрээг хүн намынхаа ан намынхаа оюу толгойн гэрээг та нар буруу олцсон юм а бид нар тэр алдааг өнөөдрийн юун дээр давтахгүй. Энэ урааныхаа гэрээн дээр давтахгүй гэж ивэл маш энгийн юм. Та нар нэг л оюутлахын гэрээ нь өөрөө алдаатай болсон гэдгийг зөвшөөрч байгаа. Гэхдээ оюутлахын гэрээгээ засчихаа. Би та нарт түүхэн оюутлахын гэрээг засаад тэгээ Монгол улсад цаашдаа төгрөгийн анч долларын эсрэг унахгүй байх. Гадаад дүр нэмэгдэхгүй байх. Монгол улс өөрсдөө хүссэн мөнгөний бодлогоо явуулах
алтан боломжийг оюутлахын гэрээг цуцалж байгаад хийх тийм та нарт ерөнхий тийм одоо ишби гэж хэлдэг шүү дээ. Тийм зөвлөмж хэлье. Мөн үү? Тэгээ та нар өөртөө нэгэнд буруу гэдгийг зөвшөөрсөн юм чи одоо тэгвэл засчих эхлээд. Өөрөөр оюун толгойн гэрээгээ засчаад тэгээд дараа нь урааныхаа гэрээг зур нэгдүгээр юм. За яаж засах вэ? Би танд мөн 4 янзын аргачлал зааж өгье. Мөн үү? Нэгдүгээрт нь та нар сайн мэдцгээж байгаа 2019 онд Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулад 6-гийн 2-р заалт. 6-гийн 1-ээр бол байгалийн баялаг ард түмний мэдлэлт байгаа. 6-гийн 2-оор төрийн өмч гэж байсныг та нар дээр нь нэмээд нийтийн болгосоо. За энэ заалтыг тухайн үед ерөнхийлөгч байсан Халтмаагийн батлах санаачтаад тэгээд их хурлын дарга Зандан шатар зэгүүтээ та нар нийлж ягаад баталсан. Тухайн үед бид нар юу гэжсэн гэхээр 6-гийн 2-ыг төрийн өмч байсныг болиулаа. Зүгээр ард түмний өмч болгочихоо. Тэгэхгүй төрийн өмч гэхээр яг Санж Баяр мэтийн хүмүүс дураараа зураад ингээд оюу толгойг реатентод өгөөд 5 толгойг МСС-д өгөө яваад байна. Ард түмний өмч болгочихоо гэдэг чинь та нар төрийнх нь ард нийтийн болгочоод нийтийн гэдэг үг чинь ард түмний өмчтэй адилхан юм аа гэ та нар одоо ингээд бүх тухайн үеийн бичлэг үзээрэй. Ард түмээ яг тэгэд тайлбарсан. Тэгэхээр та нар өөрсдөө 6-гийн 2 зарлуулсан засвараа нийтийн гэдэг засвараа энэ чинь ард түмний өмч гэсэн үг юм а гэсэн юм чинь. Тэгэхээр энгийн логикоор хэлье. Санжийн Баяр 2009 онд гэрээ зурхтаа үндсэн хуулийн 6-гийн 2-т байсан төрийн өмч гэдэг заалтын дагуу төр гэдэг нь би өөрөө Санжийн Баяр мөнөө гэж хагаад засгийн газрын тэргүүн би мөнөө гэж хэлж хагаад тэгээд зурцсан юм аа. За тэгээд та нарын тайлбарлаж байгаа 2019 онд төрийнх нь ард нийтийн өмч гэдэг томьёолд орцсон байх юм бол тэр маань өөрөө одоо реатентод хэлээд хуучин төрийн өмч байхад төрийг төлөөлж тухайн үеийн ерөнхийдөөс Санжийн Баяр зурсан юм аа. Одоо төрийн өмч байхаа болцоо манай үндсэн хуулиар. Нийтийн буюу ард түмний өмч болцсон юм чинь. Тийм учраас нөгөө одоо хувьцаат компанийнхаар бол эзэн өөрчлөг өмчлөгч нь өөрчлөгдсөн тохиолдолд бид нар дахиж над түүзээ хуралдуулаад гэрээгээ шинжлэх нь өөрөө зөв юм аа гэдэг. Энд чинь өөрөө олон улсын жишгт байдаг юм аа. Тийм учраас одоо би уг нь та нар хийчих байх зөндөө харлаа хийхгүй байгаад байх юм. Уг нь би хурлын гишүүн болсон бол хамгийн түрүүнд наадхыг чинь энэ үндсэн хуулийн 6-гийн 2-оор төрийн өмч байсан нь ард нь нийтийн өмч болцсон юм чинь Монголын талаас одоо Монголын ард түмэн оюутлын ордын эзэн болцсон. 34% бол одоо Монголын ард түмэн өмчилж байгаа болохоос биш. Санжийн Баяр юм уу Лусан намсрын оюун эрдэнэ өнөөдөр өмчлөхгүй гэж хэлээд гэрээгээ шинжлэх байсан маа. Тэгэхээр нэгдүгээр аргач нь энэ. Оюутлын гэрээгээ шинжлээ. Мөн үү? За хоёрдугаарх нь ер нь бол аливаа улсын үндсэн хуулийг тухайн улсын нэгдсэн Орсын олон улсын гэрээ хэлцэр конвенцүүд болон зурсан гэрээ энтер бол хүч одоо юу гэдэг хууль эрхцэн одоо хүчин чадлаараа бол дээр нь гарах ёсгүй. Бүх улсын үндсэн хуулийг хүндэтгэх нь гэдэг ингээ олон улсын жишг байгаа. Тэгэхээр манай үндсэн хуулинд нэг тийм өөрчлөлт орцсон юм чинь гэвэл бол та нар бол зүгээр л тий ард түмэн одоо эзэмших өмчлөгч нь болцсон юм а гэдэг ингээ зурх хэрэг. Оюуны гэрээг цуслах хэрэгтэй нэг. За хоёрдугаарт нь зүгээр бүр болохгүй та нар зүгээр ард түмний санал асуулга явуулчих л да. Оюутлын гэрээний өмчлөгч нь хийн мөн үү? Хэн байх ёстой юм? Төр нийтийн гэдгээр байх юм уу? Оюутлын ард түмэн өөрөө байх юм уу? Энэ оюутлын гэрээг нь энэ чигээр нь байлгах юм уу? Өөрчлөх ёстой мөгөд ард түмнээс асууч л та. Ард түмэн чинь бүр 100% оюутлын гэрээг өөрчилгээд бүх ард түмний санал асуулга явах юм хийгээд өгчнө. Тэгээд өөрчилчихсэн. Энэ чинь хоёрдугаар аргачлал нь. Өөрөөр та нар үнэхээр оюутлын гэрээг одоо буруу болсон гэж зарлаад байгаа юм бол тэрийг ихлэ засчих л да. Би танд хоёр дахь аргачлалыг зааж өглөө. Нэгдүгээрт нь 6-гийн 2-ыг бариад төрийн ардталт нийтийн болцсон юм чинь тэрүүгээрээ нэг барьж хагаад хэлэлцээр суугаад өөрчил реатентото. Хоёрдугаарт нь эсвэл бүх ардын санал асуулга уулчих. Наад чи яач Лондонгийн арбитрийн шүүх хэлдэг юмараа дийлэхгүй. Бүх ард түмэн шийдсэн үндсэн хуулийн хэмжээ шийдсэн юм чинь. За гуравдугаарх нь бүр энгийн жишг. Одоо жишээ нь тухайн үед гэрээг зурсан Монгол улсын ерөнхий сайдсан Санжийн Баяр нь өөрөө 3 шатны шүүхээр гин буруутаан тогтоогдчихсон. Тэгэхээр зүгээр л 3 шатны шүүхээр тухайн гарын үсэг зурсан тухайн үед өөрийгөө төр гэж одоо бодож тэгэн хортой гэрээг зурсан хүн нь өөрөө 3 шатны шүүхээр эцсийн шийдвэрлэгдсэн ял гэмтэн тогтоогдсон тохиолдолд тэрүүгээр нь
Зүгээр дахиад иргэний хэрэг дээр ч юм уу шүү хэрэг үүсгээл засгийн газар нь өөрөө дахиад иргэний хэрэгтэй хандаад энэ тухайн үед гарын үсэг зурсан Санжийн баярын ерөнхий сайдсан Санжийн баярын зурсан гэрээ хүчингү болгож өгнө үү? Яагаад тэгэхээр тэр гэрээг зурсан ерөнхий сайд нь өөрөө авилга албан тушаалын гэмт хэрэгээр 3 шатны шүүгээр яд авцсан учраас энэ гэрээг цуслах үндэс болно гэвэл наад Рио Тинто ч бас яаж чадахгүй 3 дахь нь. За уг нь 4 дахь нь бол бас нэг шийдэх хөлбөр. Гэхдээ энэ хүмүүсийн шийдэхгүй уг нь Санжийн баяр баярцагч энэ төр худлаа үнэн өөрсдөө зөвтгөөл ингээд зөвгөө яваад ахын оронд ард түмнээ бодоод үр хүүхдээ бодоод ирээдүйд түүхэнд муу нэртэй үлдэхгүйгээ бодоод бид нар авилгал авсан юм уу? Бид нар ийм алдаа хийсэн гэж өөрөө бид нөгөө гэрээг цуслах үндэслэр олон улсын жишээ ямар байдیں۔ Тийм хуулийн прецедент үүсгээд өөрсдөө зөвшөөрөл хэрэг үүсгээд тэгчих юм бол гэрээ цуслах үндэс болно. Гэхдээ баяр соёлын сүүлийн хэдэн жил байж байгаа харахад хизээш тэхгүй юм байлээ. Тэр хүмүүс бол хизээш нүглээ зөвшөөрөхгүй юм байлээ. Гэмээ зөвшөөрөхгүй юм байлээ. Харин ч эсэгээрээ бүр гүлдийгээд ард түмнээ доромжлоод дээрлэхэд улс төр дүржлүүлж орно гэдээ ингээ гүүг яваад ах шинжтэй байлээ. Тийм учраас 4 дахь хөлбөр нь бол бүтэхгүй. Тэгэхээр эхний 3 хөлбөрөөр учирлаа оюун эрдэнэ шийдээ. Ингстэйшн дараа та яадаг үнэхээр тэгвэл тэр яриад байгаагаараа оюутлан алдаг давтахгүй мэн гэд. Тэгэхээр энгийн юм шиг хүн одоо шинэ би тэрийг алдсан байлаа гэдэг үл тэрийг цослол да. Болиулчод алдсан алдаагаа. Хэрвээ наад оюутлан гэрээ чи ингээ дууссан бол хамаалга. Гэтэл дуусаагүй дахиад наа чи 20 30 жил Монгол улсыг угсан нүх болгоод долларын өрөнд оруулаад төгрөгийн аншийг унгаад тэгээ Рио Тинто олон улсын валютын сантаагаа нийлээд Монгол улсыг мүлжээд ахын тодорхой байгаад байна шүү дээ. Тийм учраас оюун эрдэнэ учирлаа хэлэхэд үнэхээр та нар ураны гэрээгээ цаашаа явуулдаг гэж ихлээд оюутлан алдаг гэхдээ буруу хохироож байгаа гэрээгээ дахиад шинжлээд зурч тэгвэл танаас ураны гэрээг зурах чадвартай байна гэдэг чи итгэхий нэг. За хоёрдугаарт нь 500 сая долларын хөрөнгө оруулалт хийх юм шиг яриад илээ. Гэхдээ одоо болоо ичвтер штэ 500 сая доллар чи мөнгө бишээ. Тэртээ тэгвэл та нар энэ говийн аймагуудаас хангалттай нүүрсээ ачиж чинь 80 сая 90 сая 100 сая гэдээ ачаад байна. Гэхдээ наад 500 сая долларын хөрөнгө оруулах гэдэг мөнгө чи ард түмний баялгаар дураар дургиж байгаа нэг мак юм уу МСС-ийн жилдээ олж байгаа л ашиг штэ. Тэгээ мөнгөгүй шиг тайлаад ах юм. Өөртөөхөө мөнгөө гадаад дотоод хулгайчдад алдхаа болоо оюун эрдэнэ учирлаа. Бид нар тэгээд мөнгөдөө үнэ маргаашгүй үхэн артах гэдэг ямар ураа ухуулах гэдэг юм уу? 500 сая доллар хизээч олдохгүй тийм их мөнгө юм уу? Наач сүртэй мөнгө биш чи та нар зүгээр энэ байгалийн багийнхаа менежментээ зөв болгоод валютын урсгалаа зөв хяндаг болчих юм бол 500 сая доллар байх юм чинь та нар оюун эрдэнэ ч гэсэн өөртөө гарч ихдээ 40 их найдын нүүрсний хулгай гэж баахан үдээж гарч ирсэн шүү дээ. Тэрүүгээрээ бодлоо 500 сая доллар чинь тийм сүртэй мөнгө биш шүү дээ. Тэгэхээр 500 сая доллар олохын төлөө тэгээ хэдэн 10 жилээр ингээд байгалаа ухуулаад олон улсын геополитикт түүгээр явсан гайг үүгээр авчих ямар ч хэрэггүй. Тэгэхээр наад чинь бол мөнгөн утгаараа бол бид нар тийм ашигтай дийл биш ээ. Бизнесийн хилцэл биш. За 3 дугаарт нь 3 дахь хөршийг оруулж ийн гэж яриад хамаа. Наад элбэг доржийн энэ мөнгөний эзэдийн захиалгаар оруулж ирсэн геополитикийн буруу ойлголтыг засаа. 3 дахь хөрш гэж байдаггүй маа. Хамаагүй тэр Украин энэ шиг цаашаа өөр улстай хэлэлдэг байх юм бол тэгээ тэндээс нь хөлсний цэрэг зэвсэг өгөөд хөлсний цэргүүд нь орж иж бидний өмнөөс хятад орстой байлтгал болж байна хамаагүй. Тийм ямар ч боломж байхгүй шүү дээ. Харин ч эсрэгээр бид нар мөн Швейцар шиг энэ улсуудын геополитикийн дундуур нь ороод Швейцар шиг санхүүгийн төв нь оюун санааныхын төв нь мэдээллийн төв нь болоод хөгжих өөр боломжийг хайлтаа. Түүгээр явсан гайг үүгээр авчиад ах юм. Тэгээ надад уран ч одоо би сайн мэдэхгүй юм зүгээр. Гэхдээ яаж ч утсан зүгээр ингээд нэг хүрэлтээд би эндээ биржээр зардаг нүүрс биш штэ. Тэгээ мэдэхгүй юм дугаа орж ингэж худлаа үнэн яах гээд байгаа юм бэ та нар улстай гайж хэрж авчираад тий? Наад геополитикийн 3 дахь шүршидэг чинь худлаа ойлголт шүү. Тэрс манайх шиг ингээд Орос хятадын дунд түгжигдсэн. Өөр ямар ч гарц юу ч байхгүй. Эдийн засгийн тэгээ бүрэн хамааралтай. Геополитикийн нөхцөлд бүрэн хамааралтай тохиолдолд арай өөр тусгай тогтнолоо хамгаалсан эх орноо авчилтсан тийм загвараа бодох хэрэгтэй шүү дээ. Наа ч юм шал худлаа
элбэгт орж хийсэн гай шүү. Тэгээ одоо тэр нэг Франц одоо шинэ 3 дахь шүршт тооцогдохгүй шүү. Наад Макрон ч удахгүй ингээд уннаа. Тэгээ Макроныг Монголд авчирчаад өөртөө оцсондоо сүржигнээд ах юм. Наа чи Ротшилдын зүгээр нэг муу банкны тэл юу байсан хүн шүү. Тэгээ банкнд нь ажилладаг байсан. Одоо тэр Английн ерөнхийлөгчөөс ирж сунаа гинтэртэй адилхан үеийн үед нь мөнгөний эзлэн 51 тоглоомны Google-д шүү дээ. А тэгээ Франц чи их гүрэн байхаа аль эрт болсоо. Тэгээ шившигтэйгээр бүх мүлжижсэн улсуудаас хөөгдөө гараа явцсан. Макрон ч хуу хүнийхээ хувьд улс төрчийн хувьд ингээд дуусчихна. А Франц бол их гүрэн биш тоглоомны улс болол одоо тэр энэ тэнгийн цагаач бүх юмдаа дээрлэхүүлээд ингээд дууссан улс шүү дээ. Тийм болохоор ингээд заавал тэр өөртөө мэдэхгүй чадахгүй гэж тийм түүгээр явж байгааг үүгээр авчих хэрэггүй. Тэр геополитикийн одоо 3 шүрштэй хийж байгаа 2 том гэрээ мэрэг бахархаад байгаа юм хааш. Эсвэл наачи эсгээрээ бүр гай шүү. 500 сая долларын төлөө. Тэгээ олон жил. Тэгээ наад ич юм бол ерөөсөө уран гэдэг чи өөрөө хэдхэн том инх тавны болон дайны зориултын цөмийн эрчим хүчийг үйлдвэрлэдэг ашигладаг улсуудын хооронд явагддаг геополитикийн тоглоом болохоос биш. Хөрөнгөний биржээр биш барааны биржээр чөлөөтэй зарагдж идэг нүүрс энэ төр бишээ. Тэгэхээр гарын 10 урнаас хэтрэхгүй хэдхэн том улсын хооронд үнийн аль болохоор бага аваад өөртөө нөгөө нэг цөмийн эрчим хүчнийхээ дайны болон инх тавны зорилготой ашиглахын тулд үнэ гэдэг нь өөрөө тэдний хүслээр байж идэг тийм бүтээгдэхүүн рүү мэдэхгүй байж ороод хэрэггүй. Тий. За ингээ 3 юмыг хэлж өглөө. Нэгдүгээрт нь үнэхээр оюутлын гэрээгээ буруугаад тэрний алдааг давтахгүй гэдэг бол оюутлын гэрээгээ цустай шинжилгээ хийчих. Би аргачлалын зааж өглөө. Мөн үү? Нэгдүгээрт нь үндсэн хуулийн 6-гийн 2 өөрчлөгдсөн учраас өмчлөгч нь ард түмэн болцсон гэж хэлээд нэг өөрчил. Хоёрдугаарт нь ард түмний санд асуулга явуулаад ард түмэн 100% оюутлын гэрээг бүтэн шинжилгээ бидний нөхцөлийг зөвшөөрөхгүй бол цуслыг гэдгээ 100% дэмжиж чинь. Тэгээд нэг өөрчил. А 3-дугаарт нь тухайн үед гэрээ зурсан ерөнхийдөө дэвсэн Санжийн баян 3 шатны шүүгээр яд авсан учраас тэр нь өөрөө гэрээ цуслах үндэслэн мөө. Ийм 3 юмар та нар оюутлын гэрээг ихтэд шинжилчих. Тэрнийхээ дараа уран дээр болохгүй арднаас асууж л да. Сүүлд нь та нар ингээд түүхэнд ял үүрэл баяр цогчгоо олны нүр харах хэрэггүй. Яг эдний үед бол ард түмэн гинэн байсан. Одоо ард түмэн ч өшөө хэрсүү болцоо. Та нарын хүүхдүүд Монголд бүр амьдрах ирэхгүй болно шүү. Би зүгээр сайн санаа хэлчих оюун эрдэнэ учирлаа. Тий. Мэдхгүй тоглоомоор битээ тоглол. Ийм 3 юмыг хэлж өгье. За тэгээд тийм үү 500 сая долларын хөрөнгө оруулалт наад зүгээр дургаад байгаа нь хувийн корпорациудын МСС-ийн ч юм уу МАК-ийн олоод байгаа мөнгө штэ. Тэгээд ингийн бид ард түмэнд хэлж байгаа нь тэдний мөнгө гэж юу гэдэг. Тэр чинь ард 6-2-оор ард түмний өмч байх хэвээр мөнгө ордыг л эдгээр аваад менеж хийж байгаа. Өөртөө дураараа захин зарцуулж байгаа юм штэ. За 3-дугаарт нь геополитикийн 3 дахь шүрш утгаараа бол Франц ч өөрөө тийм том гүрэн 3 дахь шүрш биш. Мөнгөний эзэдийн одоо Bank National de Paris гэдэг юм уу. Би сайн мэдэхгүй Францаар дүүрэн дэвтээд нөгөө нэг уламжлалтаа мөнгөний эзэс Ротшилдийнхны гэр бүлийнхний банкуд энэ байж л байгаа. Яг би жишээ олгож Ротшилд гэж яриад байгаа нь амар байдаг. Дэлхийн өөрөө тэгээ хөвшсөн болохоос биш. Нэг 10 гаруй гэр бүл байгаа шүү дээ. За ингээд энэ нь тийм учраас 3 дугаараа тэр нэг бахархаа та нар оюутлын гэрээний дараа орж ирж байгаа 2 дахь том 3 дахь шүрштэй хийж байгаа гэрээ мэрээ гэж бахархаад байх шээ. Наа чи гай шүү. Тэ? Би та нэг зүгээр надад алдаа битгий хийгээсэ залуу хүүхдүүд сүүлд нь тэгээд яг одоо бол энэ баяр маяг дэвтээдгүй ингээд хийдэг юугаа одоо нүглээ хийгээд тэг яг хүмүүс шоронд орохгүй байхаар нь гимзэмээ амсахгүй гэдэг байгаа. Дэвтээдгүй тэнгэрт гисгээ гэж байгаа хүн удахгүй бүр гисгээдээ дууснаа. Та нар харин тийм юмар битгий тэр замаас нь араас нь замнаач. Үр хүүхд чи өшөө хэцүү байдалд очив шүү. Мөн үү? Тэгэхээр ингээ зөвхөн ураантай холбогдуулаад ярьж байгаа бол зөвхөн уран биш шүү. Та нар үнэхээр одоо энэ түүхэн цаг үе дээр энэ дэлхийн өөрөө маш хүчтэй дэлхийн 3 дугаар дайны халуун шатанд ирсэн байж байгаа. За тэгээ би яагаад 25 оны ууган лайв дээр ярьж байгаа нэхэр энэ 25 он ч өөрөө дэлхийд маш том өөрчлөлтүүдийг авчирнаа. Зүгээр интернет ухаал янз бүрийн тийм зөнч одоо мэрэг төлөгч хүмүүс ч гэдэм үү. Эсвэл зүгээр шинж ухааных нь талаас нь одоо 1 сарын 20-нд Америк нэгдсэн улсын Трамп тангар өргөхөөс нэглээд ингээд бүх талаас нь судлаад үзээ. Дэлхийд энэ хуучин дэглэмчин дуусж байгаа.
Тэгэхээр та нар дуусж байгаа хуучин дэглэмийг нэг мөнхөд байх юм шиг бодоод тэгээд өөрсдөө ард түмнээ ингээ бүгдийг золих гээд буруу юмд аваачих гээд байхамаа. Тэг ийм үднээс энэ лайвыг хийлээ. Тэгээд манайх минь цаашаа сайн төвөөгөө дэлгэрүүлээд өгөөрөө. Тий. Энэ чинь нийт монголчууд бидний л хувь заяаны асуудал. Бидний өнөөдрийн амьдралын асуудал. За ирээдүг гэх нь хүмүүс тол юм шиг байгаа гэдэг. Гэхдээ өнөөдөр бид нар иймэрхүү хортой нэг колоничлогчдын гэрээ зурснараа яаж зовж гин 2009 онд хар толгоогоор дэнчин тавиа Санжин баярыг зурж хахад Монгол улсын гадаад төр 2 тэрбум доллар байсан шүү. Та нар одоо интернет ороод үзчихээрэй. А өнөөдөр 36 тэрбум доллар болцсон байж байгаа. Даруй 18 дахин ихссэн байгаа. Гэхдээ тэгээд 2 тэрбум доллар байхад байжсэн монголчуудын амьдрал өнөөдөр 36 тэрбум долларын өртөө болсон байхад амьдрал харьцуулал та. 2008-9 онд монголчууд ямар их мөнгөтэй мөнгөний хэрэл хайгуул болдгоо бизнес цэцгэлсэн сайхан байлаа. Өнөөдөр та нар хар бүгдээрээ мөнгө хайсан, бүгдээрээ өрөнд баригдсан бүх компаниуд